орчин цагийн CIO гэдэг хүн бол стратегч. Ерөөсөө хар нөхрөө орсон юм ерөөсөө гардггүй. Тэгэхээр энийг ер нь CIO одоо тэр хар нөхийг хэрхэн гэрэлтэй болгох юм. Нөгөө стратеги бодох, нарийн бодох хүнээ зүгээр л IT-ийн өдөр тутмын амьдралаар дараал. Тэгээ тэрийгээ тийм шидтэй юм шиг байн хүслээ хэлээл. За сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр Seven-Us подкастын маань session 2 үгээр эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор Bonum технологийн компани тузын дарга, за CIO клубын үүсгэн байгуулагч, стратегийн зөвлөлийн гишүүн Цэрэндаваа захирал маань орж байгаа. За Цэрэндаваа захиралтай өнөөдөр юу ярих вэ гэхээр CIO гэж яг хин юм бэ? CIO хүнд ямар ур чадвар шаардлагатай юм? CIO хүн байгууллагыг хэрхэн манлайлж оролцож явах ёстой юм. За дижитал шилжилтэнд ер нь ямар үүрэгтэй юм. За тэгээд Цэрэндаваа захирлын маань CIO болоход өөрийгөө хэрхэн бэлтжижсэн гэх энэ туршлагуудаас ер нь ярихаар бэлдэж байна. За танд энэ орой минь төргий. За орой минь. Тэгээ намайг энэ подкастт оролцуулж чад баярлаа. За баярлалаа. За яг өнөөдрийн сэдв бол CIO ярина гэсэн. Гэхдээ Цэрэндаваа захирал маань өөрөө Bonum гэдэг технологийн компани үүсгэн байгуулагч. За мэдээж тэр компанид бас тодорхой хэмжээнд CIO-гийн ажлыг хийж яваа байх гэж бодож байна. За өмнө нь бол томоохон банкны CIO-г нэлээд олон жил 10 гаруй жил хийж явсан юм туршлагатай хүн байгаа. За тэгэхээр би өнөөдрийнхөө яриаг юугаар эхлэх вэ? Асуултыг юугаар эхлэх вэ гэхээр за том байгууллагын enterprise байгууллагын CIO байх. За тэгээд өөрөө стартапын CIO, CEO, founder байх ямар байна вэ гэж хэлмээр санагдаж байна. За ер нь л яг хуу их өөр харьцуулахад их төвөгтэй. Гэхдээ би одоо голом танганд бас л их үе шахуу орж ажилласан. За тэр үед арайш стартап шиг бол байгаагүй. Байгууллагт нэлээд хэдэн жил явчихсан. Хажуудаа IT-ийн гүрэн компанитай банк шүү дээ. Амжилтанд хүрчихсэн. Зүгээр би тодорхой цаг үе дээр нь орж ирсэн. Ялангуяа юм интернет яг одолж явах үед нэх юм аа. За одоо ингээд финтек компани агуулад технологийн хувьд бол бүр шал өөр ертөнцийн орж ирж байгаа. Тухайн үеийг бодвол надад бол хэлбархан санагдаж байгаа. Гэхдээ нөгөө товчлог гэдэг талаас биш, боломж гэдэг талаас. Тэр үед технологийн шинэ юм сурах бол үнэхээр хэцүү байсан. За интернетээр юм хүмүүс олдно. Тэгэл эндээс нэг янз бүрийн судалгааны материал хайж болвол тухайн үеийн 2000 их оны IT-ийн чинь нэг юм олоод уншиж гараа бусдаасаа нууж муугаал юм сонио биш үү? Олох нь хэцүү. Өнөөдөр бол бүх юм нээлттэй байна. Бүр чадхаа байгаа дэр бол ChatGPT-гээс асууж шít. Би одоо энийг яах вэ? Би нэг код бичсэн чинь ингээ гацчлаа ч гэдэг юм уу те. Архитектур хийсэн чинь ингээ алдаа өгөөд байна гэдэг. Надад бол өнөөдөр маш амархан одоо тухайн үед харьцал. Том байгууллагад харьцал. За том байгууллага бол зовлон асар их. Гэхдээ тэр нь болохоор ялангуяа байгууллагын менежмент дотоод зохицуулалттай холбоотой зовлон их. Стартап болохоор санхүүгийн зовлон ихтэй. Зохион байгуулалт нь бол та өөрийнхөө зохион байгуулна. Эрхчлөөтэй тий. Хин нэгэн менежмент, хин нэгэн тогтолцооноос үл хамаарна. Тийм учраас хурд бол гаргаж чадна. Ер нь бол яг ялангуяа Монголд ийм стартап бизнес хийхэд бол хурд мөнгнөөс л хамаарч байна. За тэгвэл яг би нэг судалгаа харсан юм. Судалгаа гэх юм уу? Одоо Википедигийн тодорхойлолттой CIO гэдэг албан тушаал одоо позишны албан тушаалын нэршил өөрөө хизээ үссэн юм бэ гэд харсан чинь 1981 онд хоёр одоо Бостны Bank of Boston-ы нэг VP, за MIT-гийн нэг судлаач хоёрын нийтлэлээс ер нь юу гэсэн бэ гэхээр мэдээлэл бол байгууллагын үнэтэй хөрөнгө юм аа. Энийг удирдах
удирдагч хэрэгтэй гэдэг нийтлэлийн хэсгээс ер нь CIO гэдэг position тэ Chief Information Officer гэдэг position байх ёстой юм гэдэг эхлээд тэгээд тэрнээс хойш энэ албан тушаалууд үүсч явсан юм байна л та. Тийм. Тэгэхээр зүгээр миний ойлгож байгаагаар бол за 81 оны CIO өнөөдрийн CIO хоёр бол шал хоёр өөр төвшөнд байгаа бах гэж бодож байна. Тэ? Тодорхойлолт нь ч гэсэн шал хоёр өөр байх. Тодорхой хэмжээнд өөр байгаа бах. За нэг юм 50% нь бол ойролцоо гэдэг юм уу байгаа бах гэж бодож байна. Тэгэхээр танихаар CIO гэдэг одоо яг хин юм бэ? Энэ өөрөө том байгууллагын CIO гэж өөрөө жижиг байгууллагын CIO бас арай өөр бах уу? Яг CIO гэдэг position илүү үр дүнгээ өгөх тодорхой үр дүнд хүрэх гэх юм уу тий. Байгууллага томрох үед илүү тодорно. Жижиг байхад бас тэр болгон тодорхохгүй. Ер нь бол CIO гэдэг энэ position хизэнээс амар чухал ч гэдэг юм уу болж гисэн хэрэг минийхэр бол 2010 он байсан. Буюу энэ технологийн дараагийн шат гарч ирсэн үеэс эхлээд digital transformation гэдэг юм яригадаад энэ хин юм бэ гэдэг. Энд зориулаад chief digital officer байх юм уу? CEO гэх юм уу? CIO гэх юм уу? CTO гэх юм уу? Гэдэг энэ үеэс бол CIO гэдэг энэ албан тушаалын үүрэг нэр хүнд илүү тод болсон гэж боддог. Тэгэхээр за ер нь бол дижитал трансформашн гэдгийг хийхдээ зэрэгцээд, хийж эхлэхдээ зэрэгцээд, ярьж эхлэхдээ зэрэгцээд байгууллагын удирдлагууд, за тузын гишүүд, одоо үсгэн байгуулагч нар бол за CIO гэж ер нь ийм үүрэгтэй, ийм чухал, ийм албан тушаал юм байна гэж ойлгож эхэлсэн гэж байна шүү дээ, тий. За CIO-гийн одоо ер нь бол CIO-гийн за ур чадвар тий ямар байх хэвээр танихаар ямар ур чадвартай хүн CIO болж болох юм тий. Та бол анх ингээд хөгжүүлэгч байсан. За хөгжүүлэгч байжгаад за IT-гийн хилцээний дарга, за ахлах хилцээний дарга, за тэгээд IT-гийн дарга тий. Тухайн үед бол IT-ийн албаны даргач гэдэг юм уу, захиралч гэдэг юм уу байсан баг. Тэгээд CIO болсон тий. Тэгэхээр яг ямар ур чадвартай хүн энэ CIO-гийн ажлыг хийж чадах уу? Одоо түрүүний хэлсэнчлэн тэгэл за 81 онд нэр томьёо яригдж хэлсэн юм байна гээл тэрнээс хойш яваад ер нь бол CIO гэдэг хүн ямар позишн дээр байгаад өнөөдөр ямар юутай болц тодорхойлолттой болцсон гэхээр өмнө нь бол ерөөсөө энэ байгууллагын IT хариуцдаг байсан. Нэр бол янз бүр байсан. IT-ийн даргач гэдэг юм уу, CTO ч гэдэг юм, CIO ч гэдэг юм. Гэхдээ CIO гэдэг нэршилтэй CIO гэдэг одоо ажлын байрны тодорхойлолттой гэх юм уу, албан тушаалтай байсан ч гэсэн үүрэг бол тухайн бизнесийн байгууллагын IT-г л хариуцдаг гэсэн. Систем яаж хөгжүүлэх, систем архитектур ямар байх юм. Өөрөөр хэлбэл тэгж их тод харагддаг байсан. За дижитал шилжилт гэдэг юм руу ороод эхлэхээр дижитал шилжилтийг технологийн сайжруулалт гэдэг юм уу? Шинэ технологи ашиглалт гэж бол бодох боломжгүй. Энэ бол өөрөө бизнесийн шинэ орчин. Тэгээ тухайн байгууллага уламжлалт бизнес нь гоё явж исэн байж болно. Гэхдээ одоо энэ сошиал ертөнцид яах юм? Телевизээр реклама хийгээд байх юм уу? За эсвэл тэр салбараараа үйлчлээд байх юм уу тий? Тэгээд нөгөө юу гэдэг нь дижитал шилжилт дээр нэг их олон жилийн өмнө Facebook дээр оруулж ирсэн нэг тодорхойлч юм уу, зурагч юм уу. Хүн пицца авахын тулд гараад пиццаны газар очиод би энэ пицца авах гэсэн юм аа гэд яриад тайлбарлаад тэгээ пиццагаа аваад худалдаж аваад гэртээ ирж идэх.
эсвэл уцтаад танад ямар пицца байгаа яаж хийж байгаа ингээд 7-8 үе шат яваад пиццагаа авах. За пиццаны компани дижитал шилжилт рүү ороод бизнес модель нь ямар болсон гэсэн чинь би ап руугаа юм уу, вебер ч юм уу, эсвэл магадгүй утсаар би нөгөө авдаг пиццагаа авъя гэдэг сонголт хийхэд л болоо. Өөрөлдөл 8 үе шат байхгүй. Миний надад үйлчилж байгаа байгууллага намайг мэдж байгаа. Өөрөлдөл нөгөө дата ч тэнд байгаа. Тэгэхээр тэд нэмээд магадгүй надад нэг шарсан төмөс ч юм уу да бонус нь төгөх магадaltaй. Тэгэхээр пиццаны байгууллага өөрөө энэ дижитал шилжилтэнд бизнес моделийг өөрчилж байгаа. Өөрөлдөл бид нар салбар биш. Зүгээр л пиццаны хийдэг тийм галтайгаа байхад болох юм байна. Үргээд өчрөн ап гэдэг ч юм уу ингээд юмуд явна тий. Уламжлал нь бол нэг тийм. Тэгэхээр энийг хэн бодох хэвээр. Тэгэхээр бизнесийн удирдагч жишээлбэл тууцсан гүйцэтгэх удирдлага нь яаж байгаа вэ гэхээр цаа ингээд дижитал шилжилт гэж нэг юм болж байгаа юм байна. Бид нар яах вэ? Бид нар бол энэ технологийн боломжийг ажиллаад бизнесийнхаа орлогыг 30%-аар нэммээр байна. Үйлчлэгээгээ сайжруулмаар гэдэг юм. Зардлаа бууруулмаар. Бизнесийн стратеги гаргаад ирж байгаа. CIO гэдэг хүн болохоор яг энэнд тохирсон технологийн стратеги гаргах. Технологи гэхээс илүү бизнес технологийн хосолсон стратеги гэх юм уу? Тэгвэл энэ бизнесийн стратеги энэ бизнесийн хүсэл тэмүүлэлд би яаж энэ байгууллагыг аваачих юм бэ? Ямар технологи ашиглах? За, үйл ажиллагаа яаж автоматжуулах юм? За, үйл ажиллагаа автоматжуулна. Үйл ажиллагааны зардал багасгах нь, хүний оролцоо багасгах нь гэхээр энд бүр бизнесийн загвар яригдана. Бизнесийн загвар яригдахаар тухайн байгууллага ажилчдын дунд өөрчлөлтийн эсрэг тэмцэл өрнөн. Энийг яаж давах юм гэдэг гихмичлэн аюул олон асуудалтай тулгарна. Тэгэхээр орчин цагийн CIO гэдэг хүн бол стратегч. Бизнесийн стратегийг биелүүлэхийн тулд ямар технологи ашиглаж яаж би энэ төрөх вэ гэдэг бизнесийн стратегт суурилсан технологийн стратегч болчихж байгаа. Нөгөө хуучин IT-г үүрэг бол нэг л үүрэг мөнгөцөн. Тийм, ер нь яг гоё тодорхойлж гарч ирж байна л да, тий. IT-ийн CIO захирал, CIO гэдэг бол за IT бол нөгөө талдаа ингээд бизнесийг дэмжигч байсан, тий. Бизнесийг суппортлогч, дэмжигч байдаг. CIO бол за туз болон гүйцэтгэх захирлын нэг бизнес зорилгыг хэрэгжүүлж өгдөг нэг хэсэг байсан бол тэр бизнес зорилгыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг технологийн стратегийг боловсруулдаг стратегч болсон гэсэн үг шүү дээ. Тийм үү? Магадгүй бизнесийн төлөвлөлтөөс хамаагүй өндөрөгч гарах магадaltaй шүү дээ. Магадгүй. За одоо тэгэнгүүт бас нэг асуулт. Ер нь бол за Монголд гээд ярьчих л да. Тэгээ бид нар гадны зах зээл дээр CIO хэрхэн яаж ажилтгийг бас зарим нь сайн мэдэхгүй бах. Монголын нөхцөлд ер нь яг CIO-нор одоо IT-гийнхаа стратегийг гаргаад тий бизнесийн стратегийг дэмжих технологийн IT-ийн стратеги юм байгаад за тэгээд тэр нь өөрөө SEO-доо хүлээн зөвшөөрөгдөөд туцтаа хүлээн зөвшөөрөгдөөд ингээд явж байгаа гэж та хувьдаа бодож гин үү? Ер нь ямар төвшөнд байгаа гэж бодож байгаа вэ? Зөвхөн харамсалтай нь бол жоохон муурд байна. Одоогоос 10 жилийн өмнө одоо манай Отхон Баяр гээд Гоби гээд манай IT-ийн хандахгүй тий. Гоби маань CI гэдэг клуб үүсгэн байгуулад би бол үүсгэн байгуулагч нь бол биш зүгээр үүсгэн байгуулахад оролцсон хүмүүсийн нэг. Тэнд нэг 3-4 хүмүүс санаачлаг гаргаад тухайн үед Отхон Баяр маань Монс Group-ийн CIO байсан. Тэгээд Монс Group дээр энэ ERP системийг маш сайн нэвтрүүлээд маш сайн автоматжуулалт хийсэн. Одоо Монс Group-ийн Хурлбаатар захирал маань
технологи ярих төвшөнд очижсэн байсан тухай үед. Ингээд Гоби маань CIA гэдэг клуб байгуулъя гэдээ ураад. Тэгээ бидний одоо хэсэг нөхдүүд нийлж CIA клубыг 2014 онд байгуулсан. Зорилго нь юу байсан бэ гэхээр нэгдүгээрт энэ бизнес эрхлэгчдэд ялангуяа одоо бизнес хийцэн тууз гүйцэтгэх удирдлагад CIO гэж хийм бэ? Яагаад бизнес чухал юм бэ гэдгийг хүргэе. Хоёрдугаарт Монголынхоо одоо өсөж болж байгаа CIO нараа CIO болохыг хүсэж байгаа хүмүүсээ нэг цуглуулдаг, уулздаг, янз бүрийн шин мэдээлэл солилцдог тий. Нэг тийм community үүсгэе гэдэг зорилгоор 2014 онд болсон. Өнгөрсөн жил бид 10 жил явсан. За ингээд бүгдээрээ ERP яриад digital transformation яриад тий. За 10 жилийн дараа бол мэдээж тоо бол их болсон. Бас хүмүүс харьцангуй мэддэг болсон CIO гэж хүн байгээд. Гэхдээ яг ийм гүнзгий рүү н ороод тухайн байгууллага CIO-тэй ч вэ, CIO-г зүгээр IT-г дарахтай ч вэ, байгууллагын бизнес эрхлэгчтэй одоо эзэнтэй тий. Эсвэл high level удирдлагатай ярихаар ерөөсөө ойлгохгүй байдаг. Нөгөө стратеги бодох, нарийн бодох хүнээ зүгээр л IT-гийн өдөр тутмын амьдралаар дараал. Тэгээ тэрийгээ тийм шидтийн юм шиг байн хүслээ хэлээл. Тий. Тэгээд багахан хэмжээний зардал гаргачаад тэрнийхээ араас яллаад байдаг ч юм уу тий. Тиймэрхүү юм анзаарэгдсэн. Магадгүй харьцангуй дажгүй CIO гэдэг чиглэл дээр ажиллаж байгаа залуучууд бол нэгдүгээрт өөрсдөө бизнес эзэмшигчдээ сайн ойлгуулсан байгаа. Хоёрдугаарт тухайн салбар нь өөрөө бас магадгүй технологи дагаа явцсан байх магадaltaй. Гуравдугаарт тэр бизнесийг удирдах байгаа хүн нь өөрөө технологи ойлгодог. Эсвэл бизнесийг нэг уламжлалт аргаар биш. Ариун уур шинэлэг байдлаар хийх тийм ирмэлцэлтэй өсдөг. Тиймэрхүү байх магадaltaй. Тэгээд өөрөөр хэлбэл ерөөсөө нэг тийм тогтсон загварт бол орж өгөхгүй байх. Одоо манай CIO клуб бол ер нь харьцангуй маш сайн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид нар нэг багадаа сардаа нэг уулзна. Бас нэлээд олон залуучууд ирнэ. Тэгээд бас насны хувьд ч асар ялгаатай болж байгаа. Тэгээд анх нэг үүсгэн байгуулахад оролцсон хэд маань стратеги хороог ахмадын холбоотой очсон. Өнөөдөр миний хувьд бол маш чамлалтай. Энэ яг хинээс болоод байгаа гэж бодож байна. Одоогийн энэ CIO хийгээд байгаа залуучуудын хүмүүсийн тэ мэдлэг ур чадвар юм уу? За эсвэл тэдний өөрсдийгөө гүйцэтгэх захиралдаа туцдаа ойлгуулж чадах тэр харилцаа юм уу? Тэ ур чадвараас дутаад байна уу? Эсвэл энэ харилцаанаас болоод байна уу? За ямар ч гэсэн технологийн хөгжлөөс бол болоогүй. Тэр бол маш тодорхой. Тийм, тэр бол мэдээж ойлгомжтой. Би бол Монголын энэ эдийн засгийн нийгмийн амьдралтай холбоотой болоо гэж хэлээ бодож байгаа. Өөрөөр хэлбэл бид нар чи 90 онд анх арчилсан ус бол чөлөө зах зээл. За 92 онд анхны үндсэн хууль гэж явж байгаа шүү дээ. За 2000 он хүртэл бол үндсэндээ шилжилттэй үе. Одоо хүмүүсийн ярьдгаар бол өстой ганцгаа хийх нь хийгээл тэнд нэг тийм технологи байгаагүй. 2000 оноос хойш харьцангуй явж байна. Гэхдээ нэг талаас яг юм уламжлалт аргаар тухайн бизнесээ анханаас нь үүсгэчихсэн хүмүүс одоо бизнесээ удирдах байгаа. За нэг IT нэг иймэрхүү төвшөнд удирдах хад болдго юм дөө. Манай жилийн төсөв нэг иймэрхүү байхад болдго юм дөө гэд нэг тийм үзэл бол нэлээд өндөр байдаг. Хоёрдугаарт нөгөө 8-aalцаа сурцсан анханасаа бизнес нь. Тэгээд тийм IT-ийн компаниудтай дандаа 8 хийх гэдэг. Энээсээ болоод энэ манай Монголын IT-ийн яг энэ IT-ийн бизнес гэдэг юмны хөгжил өөрөө бас жоохон төвөгтэй байгаа. Тэгэнгүүт яаж байгаа вэ гэхээр үндсэндээ яг юм олон улсын стандартаар бизнес хийдэг.
Эсвэл яг цэвэр технологи суурилсан бизнес хийдэг бизнес ч гэдэг. Жишээлбэл банк. Тий. Тэ? Ийм хэсгүүд нь амьдралын ирэхээр явах. За эсвэл бас гаднаас менежменттэй эсвэл гадаадад бизнесийн удирдлагын түвшинд ажиллаж байгаад ирсэн. Эсвэл угаасаа нөгөө миний түрүүний ярьдаг бизнес оунер өөрөө нэлийн тийм шинийг санаачлагчтай, инновацлагч гэдэг юм. Иймэрхүү байгууллага дээр нь яваад бусдууд нь байхгүй. Тэгээ дээрээс нь манай эдийн засгийн салбар өөрөө олон биш байна л да. Ерөнхийдөө бол нэг уул уурхаад агсан бизнестэй. Тэгээ уул уурхаагаас гадуур хөгжсөн салбар гэвэл үндсэндээ банк телко байрлал шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ өөрөө энэ магадгүй эдийн засгийн бизнесийн орчинтой ч холбоотой байна. Түүнээс ш манай Монгол залуучууд бол ер нь амбицтай бас нэлийн тийм шинэлэг шүү дээ. Нэг тэгж өдөр тутмын амьдралдаа болж ивчих хэрэг хүмүүс. Яг уу би бас тантай санал нэг байна. Тэ. Гэхдээ нөгөө талдаа за одоо юу гэдгийг IT-гийнхнийг ингээл тэ. За одоо коммуникацийн эсвэл тэ харилцааны ур чадвар арай багтаач гэдэг юм уу. Өөрийнхөө юмнуудыг ингээд сайн тайлбарлаж чаддгүй. За эсвэл ингээд бүрэн ихтгэлтэй байгаад тэр бизнесийг илүү ашиг орлогын түвшинд нь та энэ технологиг ашиглаад ийм худалдан авалтыг хийгээд ийм IT-да хөрөнгө оруулалт хийхэд таны манай бизнесийн ашиг орлого ингэж өөрчлөгдөх юмаа гэдэг тэр тооцоолол тэр стратеги тэр төлөвлөгөөг бас жоохон дутуу гаргадсан болов. За тэр тал руу илүү нөгөө ур чадвар нь арай багдаад идэм болов. Зүгээр л нөгөө өдөр тутмынхаа системийн хэвийн найдвартай ажиллагаа гэдэг зүйл дээрээ төвлөрөөд тэрүүгээрээ галаа унтраагаад ингээд байсаар байгаад тэ өөрийгөө дээш нь гаргах тэр боломж нь тэ өөрийгөөс тодор харуулах боломж нь бас багассан байт юм болов гэж зарим талаар хардаг. Та тэрнтэй ер нь санал нийлэх үү? Бас байна. Байна тий. Ер нь талтаа тий. Эргээд нөгөө CIO гэж юм бэ гэдэг. CIO гэдэг чинь за мэдээж технологийн талаа бол үндсэн үүргэн тий. Энээсээ гадна нэг 3 ямыг CIO гэдэг хүн маш сайн судалцсан. Тэн дээрээ бас нэлээд мэрэгжлийн болсон байх хэвээр. Номер 1 бол тухайн байгууллах бизнесийг маш сайн мэддэг байна. Тий. Болж өгвөл бизнесийн стратегч төвшөнд. Хоёрдугаарт тухайн бизнестэй холбоотой олон улсын стандарт болоод Монгол улсын хууль журам маш сайн судалсан байна. Гуравдугаарт үйл ажиллагаатай холбоотой биш шүү. Бизнестэй холбоотой байгууллагын дотоод процессыг маш сайн мэддэг хэрэгтэй. Энэ тохиолдолд саяны ярьсан загварыг гаргаж ирч чадна. Өөрөлдвөл манай бизнес ингэж яваад байна. Ингээд уламжлалаараа яваад байгаа учраас процессын хувьд шат дамжлага ихтэй байна. Олон улсад яг манайтай адил бизнес өөрөө ингэж дижитал шилжилт хийгээд ийм үр дүн төрээд байна. Тийм учраас бид нар нэгдүгээр бизнес модель стратеги шинжилье. Технологид уялдуулж шинжилье. Ийм технологи. Яг л манай салбарт ийм технологи маш сайн хөгжиж байна. Дэлхийн хандлага өөрөө юм байна. 2030 онд 40 онд ийм болно гэж зарлалцсан. Хоёрдугаарт энэ стратеги юмдаа зориулаад бид нар байгууллагынхаа дотоод процессыг өөрчилдөг хэрэгтэй. Одоо нөгөө процессын дахин шинжилгээ. За дахин инженерчлэл хийхдээ төв бий буюу шин загвараа технологид уялдуулаад бодох хэрэгтэй. 12 процесс явдаг юм байна. Дахин инженерчлэлийн түвшинд 3-ыг нь байхгүй болгоно. Угаасаа хэрэггүй. Технологи гараагүй байхад гарцсан журам. За нөгөө 9-ийнхоо 5-ыг нь ERP-гаар шийдэж. 4-ийнх нь 2-ын л хүн хийн, 2-ын RP хийнэ. Робот гэдэг юм ингээ өөрөө тооцоод тэгээд бизнесийнхаа одоо хүмүүст захирлуудад танилцуулах гэж байна. Ийм боломж байна.
Хэдүүлээ хамтраад өөрчлөл одоо лидершип ярьж шүү дээ. Тэгж байна. Тэгвэл бас бол Мгм. ер нь бол маш олон чиглэлд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Мгм. Би бол ойлгож байгаа. Одоо үед бол улам хүнд болж байгаа. Яагаад гэхээр маний үед бол амархан билээ шүү дээ. Манай Gitms софтвер, хардвер гэдэг хоёрхан ангитай. Тий. Тэгээ нэг нь төхөөрөмж рүүгээ харж байгаа, нөгөөх нь програм руу харж байгаа. Амархан. Одоо би бүр хүүхдтэй ч одоо энэ мэдээллийн технологи дотор ямар чиглэлээр сурах вэ гэдгийг зөвлөхөд хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг нь бол ойлгож байгаа. Мгм. Тийм учраас CIO хүний нэг маш чухал юм бол тасралтгүй суралцах гэж байна. Мм. Дээрээс нь бас өөрийн төвшөнтэй технологийн трендийг гаргаж байгаа. За дэлхийн гэж байна. Амар глобал юм бодоод яг уу. Одоо би банкнд ажиллаж байгаа бол банк санхүүгийн салбар бол ер нь л ийшээ л очиж байгаа. Мгм. За уул уурхайн компанид ажиллаж байгаа бол уул уурхай бол ер нь энэ чиглэл рүү явж байна. Тэгээ технологи хөгжүүлэгч улсууд ингэж байна гэд харчвал зөвхөн тэрэнд өөргөө сургаад ажиллаж байгаа байхгүй. Тэгвэл хаамаагүй хиймэл оюун дэлхийн тэр 960 ямыг заавал бүгд нь битгий алахгүй шин. Бас цаг хүрэхгүй. Харин тийм ер нь бол IT-ийн хүмүүсийг угаасаа л маш одоо үргэлж сурж явах хэрэгтэй л гэдэг тий. Цаг үргэлж технологи өөрчлөгдөж байгаа, шинжлэгдэж байгаа. Тэгэхээр энэс хоцорч болохгүй. CIO бол бүрч илүү хоцорч болохгүй. Тэгээд дээрэс нь энэ манлайлалын ур чадвар, өөрийгөө илэрхийлэх ур чадваруудад бас тасралтгүй суралцах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. CIO хүнд нэг хэдэн ур чадвар одоо зайлшгүй. За мэдээж технологийн скил байх хэрэгтэй. Тэр бол тодорхой. Инновацлог байх хэрэгтэй. Шинийг санаачлагч тий. Бүр болж өгвөл бүр энтерпренер төвшөнд очрохс өөргөө харах хэрэгтэй. Би хэрвээ энэ бизнесийн эзэн байсан бол яах вэ гэдэг үзсэн. Тэр бол бараг дөрвөн шахуул идэх гадна юмнууд уншихад бол наад бизнесээ чи технологийн дэмжигч гэдэг юм уу хөгжүүлэгч талаас нь биш чи өөрөө эзэн нэвлэх. 3 дугаарт манлайлал маш чухал. Дээрэс нь эрсдэл үүрэх чадвар. Эрсдэл үүрэх чадвар хоёр газар яригдана. Мэдээж технологи бизнест ашиглаад эхлэхээр заав хоёроос ч илүү байж магадгүй. Кибер аюулгүй байдлын асуудал. Тэгнь. Нөгөө талд нь би буруу технологи сонгоцсон байвал яах? Хөрөнгө оруулалтын нэвтрүүлж чадаагүй бол яах? Байгууллагын дотоод процессыг өөрчилж чадаагүй буюу соёл энэ дижитал соёлд сургаж чадаагүй бол яах? Эдгээр аль нь ч миний нөгөө явж байгаа төслийг үр дүнгүй болох магадaltaй байхгүй. Тий. Тэгэхээр энэ чадруудыг бол бүр зайлшгүй. Тэгэхээр CIO хүний бол маш чухал юм бол ер нь бол бизнес стратегч авах хэрэгтэй. Зөвхөн технологи биш. Зөвхөн технологи хараад байвал яг нөгөө бизнес ба технологийн зохицол гэдэг юмн дээр халтна. Бизнесээ заавал харах хэрэгтэй. Тэгээ манлайлал, эрсдэлүүлэх чадвар. За мэдээж тэр шинийг санаачлагч юмыг өөр өнцгөр харах тий. Тэгээ дээрээс нь одоо юу гэдэг чиний бизнесийн чиглэл стартапууд юмыг яаж харж байгаа юм ч гэдэг юм уу. Шинэ гарч иж байгаа технологиудын давуу талыг нь би өөрөө бизнест яаж гаргаж ирэх юм. Бүр тэр тусмаа Монголд яаж нутагшуулах юм ч гэдэг юм уу тий. Ер нь бол олон юм шаард. Тийм тэгэхээр цэрэндаа захирлын хэлсэн дээрээс дүгнэхээр за CIO гэдэг бол технологийн зөвхөн технологийн мэдлэгээс гадна за түрүүн хэлсэн дахиад манлайлал за харилцааны ур чадварууд за тэгээд эрсдлийн одоо овнер гэж ярьдаг тий. За одоо эрсдлийн соёл нэлийн тогтцсон газрууд бол эрсдлийн овнер гэж ярьдаг. Эрсдлээ зөв технологийн эрсдлийг зөв удирдах хэвээр. За тэгээд дээрэс нь соёлын бас илч байх хэвээр тий. Энэ дижитал шилжилт гэдэг зүйл дээр байгууллагын нийт ажилтнуудын соёл өөрөө маш чухал үүрэгтэй байдаг учраас тэр соёлыг хэрхэн түгээх үү гэдгийг одоо хүний нөөц хариуцсан захирал ч юм уу тий CIO-тойгоо хамтарч тэн дээр илч байж ажиллах хэвээр гэсэн үг.
Гой том ялууд гарч ирж байна. Ер нь бол яг хөө миний зүгээр өөрт байгаа мэдрэмжээр юу вэ гэхээр бид нар илүү том байгууллага enterprise түвшний байгууллагад ажилдаг байсан учраас энэ талын ойлголтууд бас илүү байдсан болов уу гэж бас бодож байна. Эрсдэл ярьдаг газар, IT-ийн эрсдэл ярьдаг газар мэдээллийн аюулгүй байдал, за нэг системийн доктортой ажиллагаанаас өөр бол эрсдэл ярьдаг газрууд бол ховорхон тэгэхээр IT-ийн мань захирлууд ер нь бол эрсдэл одоо манай IT-д манай бизнесийг явахад технологийн ямар эрсдлүүд биднэрт учирч болцсохгүй юм бэ гэдгийг тооцоолж гаргах хэрэгтэй. Тэрийг хамгаалахын тулд тэр эрсдлийг бууруулахын тулд төлөвлөгөөнүүдийг гаргах хэрэгтэй ч гэдэм юм уу. Тийм ур чадруудыг бас давхар эзэмших хэрэгтэй болох нь шүү дээ. Одоо нэг гоё асуулт. Би нөгөө CGIT гэдэг Certified Governance Enterprise IT гэдэг нэг сертификатын хичээл үзчихсэн байхгүй. Тэрэн дээр IT-г black hole гинэ, хар нүх гинэ. Тэгэхээр ерөөсөө хар нүх рүү орсон юм ерөөсөө гардггүй. Тэгэхээр IT өөрөө маш том хөрөнгө оруулалтын мөнгөний сав багаад байдаг. Мөнгө л үрээд байдаг. Тэр үр ашиг өөрөө бизнест мэдэгддэггүй ч юм уу. За эсвэл тузад тайлагнагддаггүй ч юм уу юм байдаг гэж. Тэгэхээр энийг ер нь CIO одоо тэр хар нүхийг хэрхэн гэрэлтэй болгох юм. CIO тэнд яаж за таны оруулсан хөрөнгө оруулалт, манай оруулсан хөрөнгө оруулалт ийм үр ашигтай байсан шүү. Ийм зүйлүүдийг ингэж хийсний үндсэн дээр бид нар ийм ашиг өгөөж нэмэгдлээ, ийм процесс автоматчлагдаж гэдэг юм уу Энэ талаар ер нь CIO хэрхэн тайлагнах хэвээр юм? Энэ дээр яг одоо CIO хүний харилцааны чадвар яригдана. За байгууллагын өнцгөөс харуул тухайн байгууллагын шийдвэр гаргалт хийдэг нэг хороо байж таарна. Баг ч юм уу хороо ч юм байж. Захирлуудын зөвлөл удирдлагын хороо гэл янз бүрийн нэртэй Ер нь бол тийм executive committee. CIO бол тэнд бүр заавал ах хэвээр. Тэнд суугаад манай бизнес ямар стратеги бариад ямар үйл ажиллагаа явуулаад санхүү нь хаана байгаад юунаас ашиг болоод байгаа. За энэ дотор бүр оролцож байгаа. За энэ дотор оролцоод энээсээ гадна байгууллагын CEO, CFO хоёртой бүр маш сайн харилцдаг байна. Энэ хоёр хүнд бол маш. За тэгээ мэдээж бусад нөгөө бизнес хөгжил энэ төргээд бусад газрууд байгаа. Гэтэ энэ хоёр нь CIO маш чухал хоёр. Ингээд нөхдүүд одоо нэг бизнес ярьж штт. Тэгэхэд хар нөх болохгүй тулд яах ёстой вэ гэхээр за манай байгууллага дараа жил ийм бизнесийн төлөвлөгөө гаргаж байна. За хөрөнгө оруулалтын дээр юм байна, үйл ажиллагааны зардал юм байна, үр ашиг юм байна. Гэт нэг гарна штэ тий. Тэгэхэд мань CIO хэдүүлээ нэг энэ хөрөнгө оруулалтынхаа нэг 20% нь энэ рүү зарцуулчихъя. Технологи руу зарцуулчихъя. Тийм. Тэр нь дотроо инлүүгээ. Одоо өөрөөхөө барьж авах гэж байгаа технологи. Энэ нь өөрөө байгууллагын ашигт ажиллагаанд ингэж нөлөөлнө. Харилцагчийн үйлчлэгээтэй байгууллага бол харилцагчаа бид нар ийм дижитал технологи ашигласнараа 20% нэмж чадна ч гэдэг. Эсвэл үйл ажиллагааны зардлыг 30%-аар бууруулна ч гэдэг. Өөрөө тэр тоон дотор орох хэвээр. Ингээд эргээд нөгөө үр дүнгээ хилцэх байгуул нөгөө удирдлагынхаа баг дотор байж ивэл хурал дотор байж ивэл хараад явах байхгүй юу? Тийм. Тусдаа байж өрөөс олох. Бүр боломжтой одоо тухайн байгууллагын боломж юм байдаг бол төлөвлөлөө удирдах зөвлөлийнхөө төвшөнд ямаа танилцуулаад хамгаалдаг байх хэрэгтэй. CIO тий. CIO. Яг л CEO энийг хамгаалах гэж байгаа төвхтэй. CIO өөрөө хамгаалдаг байх. Ингээд ирвэл нөгөө хар нөх бол биш болно. Тэгэхгүй яадаг вэ гэхээр би гадаад яадаг юм итгэхгүй. Монголд бол яадаг вэ гэхээр зургийн тэнд байгууллагуудыг харж байхад манай мэдээллийн технологийн төсөв гээд тусад нэг тоо тавьчихдээ. Тийм. Окей болно. Гэхдээ тэр тоо нөгөө санхүүгийн төсөөлөл
үйл ажиллагааны төлөвлөгөө үр ашигын тооцоол дотор байх ёстой. Бид нар дараа жил бизнесээ 10%-аар тэлхийн тулд хүний нөөцөө 5%-аар нэмнэ гэдэгтэй адилхан мэдээллийнхаа технологийн хөрөнгө оруулалтыг тэдэн хувиар нэмээд үйл ажиллагааныхаа зардлыг тэдэн хувиар нэмээд эсвэргээрээ хүний нөөцөө 5%-аар бууруулад гэх юм уу тий. Эсвэл хоёр л юм яригдэн штэ. Эсвэл үйл ажиллагааны зардал багасна. Эсвэл бизнес тэлж ихсэн. Тэгнэ. Тэгэхээр энэ дотор л байх хэрэгтэй. Байхгүй бол харна хөл. Тийм. Юу санагдаж байна? Яг бас нэг одоо энэ дээрээс ингээд за би таны ярианад өмнө нь одоо хоёлоо нэлээд олон удаа уулзж исэн, юм ярьж исэн тий. Таны ярианадаас бол таныг туз болон гүйцэтгэх захиралтай нэлээд ойр ажилдаг буюу одоо яг саяны ярьсан шигээ ингэж байж чаддаг гэж бол ер нь ойлгосон. Тийм. Тэгэхээр ингэхэд ер нь хэр хүндрэлтэй байдгийг тий. Яг яавал тий одоо хүн зориг гаргах хэвээр юм уу? Эсвэл тузын дарга дээр зориг гаргаад ороод ийм байдгийг шүү хэлэх хэвээр юм уу? Ер нь ямар байх хэвээр юм? Нөгөө одоо энэ сошиал дээр хүмүүс тэгдэг шүү дээ. Энийг нөхөр амар баяа л хөөхд юугаарч дутхгүй гадаадад мангар үнэтэй сургууль төгсөж ирчээд ямиг дороос нэг л амжилтанд хүрэх амархан гээд коуч хийгээд байна ингээд. Тэрэн шиг миний хувьд бол одоо голон банкнд одоо CIO болсон шүү дээ. Одоо бүр аагаас яа хүртлээ. Тэгэхээр нэгдүгürt бизнестэйгээ хамт өссөн. Хоёрдугаарт үнэхээр мундаг лидер үсттэй очсон би чинь жоохон хөвгт байсан. Гэтэ үнэхээр мундаг лидер үст. Ялангуяа тухайд голомт банкийг нэг офицер эзэмшигч нь удирддаг байсан. Бясалгалан захирал. Бясалгалан захирал өөрөө инженер мэргэжилтэй. Монголын анхны санхүүгийн бус мэргэжилтэйг гүйцэтгэх захирал. Гэтэ геологийн инженер. Баг бол маш мундаг баг гэсэн. Маш мундаг. Тэгээ тэнд мань хүн бол надад боломж олгосон. Түүнээс надад даалгавар олгов. Би банкаа ингэж хөгжүүлэх гэж байна. Хий. Юу ч чадах чараа гэсэн. Тэр өөрөө бас жоохон илбэг биш. Тийм. Тэгээд эзэн бөгөөд гүйцэтгэх захиралтай ингээд ажилд ороод удаагүй жоохон хөвгт ингээм хамт явчихаар байгууллага дотор нөлөөлөл өсчдөг. Энэ нэг хоёр юм чаахтай хоёр ч юм болоо гэж. Баянгал өрөөгөр норж гараал явчих юм гэдэг. Хамаатан садан ч юм. Ажлаар яриад явж байгаа юм. Одоо банкнд ороод жинхлэгтэй хурал дээр танилцсан шүү дээ. Жинхлэг хурал дээр. Тэгээд мэдээж миний ярьсан болгоныг зөвшөөрөхгүй. Хажуугаар нь дахиад бас дэмжигч нар байсан. Тэгэхээр энэ бол харилцааны үед бол CIO маш их анхаарсан. Байгууллагад хэн шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргагч нартайгаа ойрох хэрэгтэй. Ойр байсны давуу тал нь юу гэхээр нөгөө хүн ойлгоход төвхтэй технологи ойлгуулж тийм дээ. яагаад чухлыг юм. Тэрийг өстой ажлын бус бүх цагаар л хэлсэн. Тэгэл ястаа давтчих хэвээр. Ингээд нэг зөвшөөрөгдсөний дараа бол удирдлагын баг яаж солигдсон харьцангуй гайгүй бил. Би бол яг хуу голомт банкнд бол харьцангуй удирдлагын баг доктортой байсан. Яг хуу дундуур нь нэг хэсэг тууз маанч гүйцэтгэх удирдлагч гадаад тэнд жоохон соёлын зургууд гараадсан. Яриад би нөгөө ингээд ярьчихаар болцсон гэж боддог тий. Гэтэл нөгөө хүний чинь ойлголт нь өөр. Жохон соёлын зураг гарч ирсэн. Гэхдээ зүгээр азар гадаад захирал маань надад бас их сайн байсан. Ерөнхийдөө би бол технологи мэдгүй. Чамд итгэж гэдэг өнцгөр хандсан. Зарим байгууллагууд бол гадаад захирал ирэхээр за нэг Монгол хүн CIO явж үлгэр үзтэй гэдэг нэг энэтхгээс нэг нөхрийг тэгээ бараг өдрийн $1000 авчдаг шүү дээ тий. Тиймэрхүү зөндөлдөг. Манай хүн бол тгээгүй.
За 3 дугаарт бол ерөнхийдөө нөгөө ингээд олон жил ингээд шинэ юм хийгээд шинэ юм хийх болгонд амжилтанд хүрэхгүй л дээ. Амжилтгүй юмнууд нь бараг их магадaltaй. Тэгээд ахаар нөгөө байгууллага хамт олонтойгоос ойлголцоо сурчдаг. За энэ ер нь нэг юм хийх гэж байна. Тэ энэ яач ч магадгүй шүү. Тэр өөрөөсөө асуудаг чи яг яах гээд байна гэд. Тэгэхээр нөгөө дараа нь тийм сюрприз гарч ирээд байгаа юм. Яг уу чадлаараа ойлгуулах гэж хичээнэ гэхдээ хүрэхгүй л дээ. Ерөнхийдөө нэг тийм аль болох нөгөө манай түрүү нэг асуултан дээр ярьсан ш технологи хүмүүс ч бас тийм биш гэдэг. Тийм хаалцтай бол байж бүр огт болохгүй. Бүр нээлттэй. Тэгээ аль болох нийтэж тэгээд ястаа нөгөө бүхэл арга хэмжээ юмд нь оролцож мэдээлэлээс холгүй юуны төлөө мэдээлэл хариуцсан захирал лээ. Тэгээ бүхэл юмд оролцож ялангуяа юм салбар орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнес ахын бол тийш нь очиж зовлонгийн сонсож тий. Ер нь бол технологи ашиглаад шинэлэг шийдэл хийх гэж байгаа үний бас нэг маш сайн бодох юм асуудал шийдэх шүү дээ. Тэр асуудал нь тухайн байгууллагын гадаад асуудал байна уу, дотоод асуудал байна уу, тэр нь хамаагүй асуудал шийдэх байхгүй. Тэгэхээр тэн дээр бол манлайлал үзүүлэх хэрэгтэй. Тэгээд аяндаа чи байгууллагынхаа нэг хэсэг хүмүүсийн асуудлыг шийдчихвэл тэр хүмүүс баярлна. Дараа нь чамайг бүр амар түүхтэй өөрчлөлт хийхэд чинь хэцүү байсан ч дэмжинэ. Ингээд тэр бол аягүй. Ер нь бол харилцаа бол маш. Харин тий. Би сая SEO.com дээр 2025 оны SEO нарын одоо state гэдэг нэг тийм репортыг харсан баг. Гэсэн чинь тэнд судалгаанд орсон SEO нарын 77% нь туз болон гүйцэтгэх захиралтайгаа маш ойр түвшинд хамтран ажилладаг гэж судалгаанд оролцсон байлээ. Тэгэхээр ер нь сайн SEO байхын бас нэг чанар бол туз болон SEO-тойгоо маш сайн хамтран ажилладаг байх ёстой. Маш сайн. Тийм. Тэгэхээр энэ дээрээс нөгөө дахиад нэг SEO гэдэг хүний тодорхойлт шүү дээ. Ер нь юу гэхээр зөвхөн IT-ийн хэвийн ажиллагааг хангадаг биш. Зөвхөн системийн одоо нөгөө uptime, downtime гэж ярьдаг те. Уналт одоо хэвийн ажиллагааны цаг хугацааг тайлбарладаг биш. Технологид оруулсан хөрөнгө оруулалт ер нь бизнест хэрхэн үр өгж байгаа юм бэ гэдгийг хүртэл тайлбарладаг байх ёстой гэж тодорхойлогдсон байт юм байлээ. Тэгээ ер нь яг хөө би ч гэсэн өөрөө банкнд ажиллаж исэн хүний хувьд те бүхэл тайлангууд дээр тийм тоо мэдээллүүд бас харахыг хүсдэг. Тэгээ дээрэс нь удирдлагын төвшний одоо C төвшний захирлуудын KPI-уд нь таргетууд нь хүртэл shared KPI-уд байдаг те. Бизнесийн үүрэг даалгавар өгсөн ч гэсэн тэрийг CIO дэмжих ёстой. Тэгэхээр CIO-гийн KPI-д хүртэл тэр таргет орцсон явж идэг. Тэгээд хамтын хөдөлмөр байдаг те. Тэгэхээр бизнесийг амжилтанд хүргэнэ гэдэг бол өөрөө нөгөө талаараа IT болон бизнес тэгээд тэр удирдлагын багуудын нийт багуудын хамтын амжилт байх ёстой гэж бол бас бодоод байгаа. Дээрэс нь CIO хүний нэг зовлон гэх юм уу? Яг уу би бол ер нь багаас л жоох юм сөрөг дуртай. Магадгүй жоох эрсдлийг ч зорилж байгаа. Баланс ярих CIO дээр нэг зовлон байдаг. Яг л гүйцэтгэх захирлын зовлон. Одоо байгууллагын гүйцэтгэх захирлын зовлон байгаа шүү. Бизнесээ тэлэх гээд хит нүтгэхээр дэмжлэгийн баг маань яг гүйцэх үү? Борлуулалтын баг маань гүйцэх үү? ч гэдэг юм уу те. Эрслээ даах уу? ч гэдэг юм уу ингээд. За манай хүний нөөц сайх үлээ. Ер нь бол их зовлон байна шүү. Resource management хийх гэдэг шүү дээ. CIO яг адилхан. CIO-ийн яг өдөр тутамд одоо тэр байгууллагыг хэвийн үйл ажил одоо хэвийн байлгаж байгаа нэг хоёр юм нь систем нь стабил байх хэвээр. Кибер аюулгүй хангагдсан байх хэвээр. Өөрчлөлт гэдэг чинь энэ хоёрыг хоёуланд нөлөөлдөг тогтсон систем өөрчилж байгаа. Тэгэхээр тэр хэвийн байх уугүй юу гэдэг чинь асуудал. Тэгнэ. Ялангуяа их өөрчлөх бол бүр аюул. Систем өөрчлөлт ихсэх тусам кибер аюулгүй байдлын цоорхоо гардаг. Тэгнэ. Тэгэхээр
Аа би яг одоо үгдгийн тэр байгууллагын соёл энэ талаа илүү хараад байвал CIO магадгүй юм их болж. За тэг нь Эсвэл байнга эрсдлээ хараад байдаг. Эсвэл байнга ташуурдаад байвал алдаа гаргаас л. Тийм. Ялангуяа халдлагад өртөөл систем нь унаад идэх магадaltaй. Тэгэхээр CIO өөрөө энийг баланслах хэрэгтэй болж байгаа. Баланслах хэрэгтэй болно гэдэг нь эргээд нөгөө бизнесийн шийдвэр гаргагчтайгаа ярих хэрэгтэй болж байгаа. Би ойлгож байна. 30% өсөл 3 сарын дотор хий. Технологи ингэ явж. Гэхдээ энд эрсдэл байгаа шүү. Энэ эрсдлээ хэдүүлээ ингэж үрэн шүү. Ярьчвал багаараа үрэн шүү. Ярихгүй бол ганцаараа үрэн. Тий. Тэгэхээр ил тод баланс өрхөнд бол ил ах хэрэгтэй. Ил бүгд тодорхой. Тэгэхээр шийдвэр гаргаж одоо хэдүүлээ нэг ширээ дээрээ сууж C-level тий. Тэгмүйтэй би нэг эрсдлийнхаа 40%-ыг нуугаад нөгөө технологи шийдвэрлэхийн тулд чадна гэдэг ингээ хотлаа хийгээд суугаад байж болохгүй. Тэгээ 3 сарын дараа дахиад тэр ширээнийхээ ардл уулзна шүү дээ. Тийм шүү дээ. Хайчих тэр ширээнээс хайчихгүй шүү. Тэгэхээр анханасаа тохирчвол манай эрсдлийн захиралч, манай борлуулалтын захиралч, харилцагчийн үйлчлэгээ хариуцсан захиралч ойлгох байхгүй. Тийм IT-ийн захирлууд ер нь одоо бизнесийн захирлууд IT-ийн захирлуудаа SLA байгуулдаг тий. Service level agreement гэх. За системийн уналтыг доктортой байдлыг тэдэн хувьд хангана шүү. За нийт орсон change чинь тэдэн хувь нь амжилттай байна шүү гэж байгуулдаг шүү. Тэгэхээр энэ өөрөө энэ эрсдлүүдийг аль болох бага байлгах гэж хичээж байгаа. Хоорондоо тохирж байгаа тохироо гэсэн үг шүү. Гэхдээ нөгөө талдаа хит тэгээд байвал тесэрж болж чаддаг. Бас тесрэх хэрэгтэй. За энэ дээрээс ингээд харахаар бас нэг асуумаар байгаа юм нь юу гэхээр таны хувьд яг энэ IT governance гэж яг юу вэ? IT-ийн засаглал гэж яг юу хэлэх вэ? Яг ийм IT-ийн засаглал талдаа би өөрөө бас тийм дуртай юм бол биш. Ер жоохон төвхтэй. Гэхдээ мэдээж байгууллага том жижиг гэхгүй засаглалтаа хэрэгтэй. Засаглалын системтэй бодлого журамтай стандарттай байж байвал юм тодорхой болдог. Гэхдээ нөгөө талаас тэр байгууллагын соёлоос хамаарат эргээд өөрсдийнхөө зохиосон дүрмэндээ баригдаад идэг. За тийм. За тэгэхээр тухайн байгууллага өөрөө ямар нэгэн тусгай зөвшөөрөлтөй бизнес эрхэлдэг үгүй юу гэдгээс эхэлнэ. Тусгай зөвшөөрөл тий банк ч юм уу, телко ч юм уу тий. Тусгай зөвшөөрөлтөй байгууллага бол тусгай зөвшөөрлийнхөө хууль журмыг дагах өөр ямар ч гарцаа. За энэ бол энэнийг бол засаглал дээр асар сайн тодорхой тавьж оруулж өгнө. Хоёрдугаар засаглал дээр ялангуяа энэ технологи дээр ажиллаж байгаа системийн хэвийн ажиллагаа, кибер аюулгүй байдал ажиллагаа эднийг хариуцж байгаа энэ нэгж хүмүүсийнхээ хүлээх үүрэг хүлээж чадах эрсдлийг тодорхойлцсон байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм юм гүгээсээ болоод зарим тохиолдолд мөрөөр ажиллаа явж байгаа хүн эрүүгийн хэрэг хүлээх төвшөнд ч очдог. Ялангуяа мэдээллийн аюулгүй байдалтай. Энэ өнцгөөс бол бас чухал. Би зүгээр засаглал миний дурггүй гэдэг шалтгаан нь бол нөгөө хөгжил талбай чөлөөт байдал уяад идэг, удаагаад идэг. Заавал тэр газраас зөвшөөрөл аваад, энэ газраас зөвшөөрөл аваад ингээд тэгээд олон процесстэй болохоор залхаад одоо нөгөө ажил хийж байгаа үнэ залхаагаад идэг. Тэр нь зүгээр надад таалагддаггүй гэхдээ ер нь бол байх хэрэгтэй л доо. Гэхдээ би тийм дуртай хүн бол биш. Яг миний хувьд бас одоо нэг засаглал ярих дуртай гэдэг шиг те. Нэлээд олон жил IT-ийн аудит хийсэн. Тэгээд энэ IT governance гэдэг дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явж байгаа ийм хүний засаглал бол тодорхой хэмжээнд байгууллагыг мэдээж доктортой бөгөөд амжилтанд хүргэх бас нэг хөшүүрэг тий. Бүх юмыг алдагдуулахгүй байх ёстой. Бүх процессыг тодорхой байх ёстой. Гэхдээ тухайн байгууллагын яг нөгөө хөрсөн дээр буусан гэж бид нэр айгүйх ярьдаг шүү дээ тий. Байгууллагын соёл болоод хөрсөн дээр буусан ийм засаглалын тогтолцоо өөрөө бүрдэж чадах юм бол ер нь бол засаглалын фреймворк өөрөө маш сайн бүрдэж чадвал яг түрүүний өөрөө хэлсэн
савлтуудыг байхгүй болгож байгаа байхгүй юу? Тийм. Гэтэл эн чинь өөрөө яг амьдрал дээр бухад бас зүрх магадлал ихтэй. Ялангуяа олон улсын стандарт бариад явахаар Монголын хууль журамтай зөрчилддөг юмнууд байна. Хүний нөөцийн боломжн дээр очиод гацчдаг юмнууд байна тий. Гэхдээ ахуй ирмал засаглаг аль болох бодит амьдралтай хийгээд нэгдүгээр хоёрдугаар байнга өөрчилж явах хэрэгтэй. Байнга өөрчилж явахгүй бол яадаг вэ гэхээр миний туршлагаар бол одоо юу гэдэг 2012 онд гаргаад хэрвээ хайчвал 2017 онд ч юм уу ажилд орж байгаа хүмүүс энийг амьдралын хуульгаа ойлгочдөг. Тэгээ тэр хуулийн дотор ажиллах гэж үздэг. Уурлал нөгөө өөр сэтгэхэ болчихдог. Үгүй чи энийг ингэ хийчихтэй гэхээр үгүй манай журам юм билээ. Үгүй журмаа солих хүн та өөрөө шүү дээ. Яг тийм юмр бас орчод идэв. Харин тийм. Байнга шинжил сайжруулж байгаа. Тийм ер нь нөгөө журмууд шин жил болгоно л нэг юм ревю хийдэг тий. Хөрсөн дээрээ бууж үгүй юу гэдгийг ревю хийгээ шалгаад шинжилдэг байх ёстой бол тий. Одоо жишээлбэл ковид шүү дээ. тий. Ковид ч юм уу ISO ч юм уу. Тэрний надад бүр амар их таалагддаг юм нь юу гэж. Засаглал нь төлөөлөл удирдах зөвлөлт дээр очиж толгойлогддог байхгүй. Төлөөлөл удирдах зөвлөл ажуудаа мэдээлэл технологи хороотой байх ёстой ч юм уу эсвэл үүрэг функцтэй байх ёстой. Төлөөлөл удирдах зөвлөл дээр кибер аюулгүй байдал эрсдлийг ярьдаг байх систем эрсдлийн ярьдаг те хуралтай ч юм уу эсвэл цагтаа авах ёстой гэдэг. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд дараа нь хөрөнгө оруулалт хийх, бизнесийн шинжилэл хийхэд төлөөлөл удирдах зөвлөл маань аягүй сайн мэдээлэлтэй байждаг. Засаглалгүй газар яадаг вэ гэхээр төлөөлөл удирдах зөвлөл дээр очиж дахиад нөгөө ямиг анханаас нь тайлбарлана гэдэг чинь тэр богино хугацаанд хүн төлөөлөл удирдах зөвлөлийн хурал дээр ороод нэг төсөв батлуулах гээд 3 цаг суухгүй нэг 10 минут яриулах юм тий. Тийм шүү дээ. Тэгэхээр засаглалын бас сайн тал нь бол тэнтэй байдаг. Тэгээд дээрээс нь төлөөлөл удирдах зөвлөл талаас ялангуяа CIO-го дэмжих технологийн манлайлал үзүүлэх боломжууд бас гарч ирсэн. Тэгэхээр ер нь IT-ийн сайн захирал, сайн CIO байна гэдэг бол одоо маш олон талын дэмжлэг, оролцоо өөр айгүй чухал болж штэ тий. Тузын оролцоо чухал байна, CIO-гийн дэмжлэг, ойлголт чухал байна. За тэгээд хувь хүний өөрийнх нь ур чадвар тий ахин дэвших гэсэн энэ хүсэл эрмэлзэл шинийг санаачлагч эднэр ерөөсөө маш чухал болж таархан л тий. За хэвээ гоё яриа болж байна. Ер нь бол би за яг нөгөө жижиг байгууллагууд ч гэдэм үү хэтэрхий нөгөө дандаа enterprise төвшөнд яриад ээж магадгүй тий. Ер нь одоо IT тал бол заавал юм байх ёстой ч гэдэм үү. Тэгээд ярих гад ээж магадгүй. Тэгэхээр одоо би зүгээр ингэж харж байгаа. За манайд бол ингээд жижиг дунд бизнесийн за SME байгууллагууд гэж бид нэр их ярьдаг те. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа нэг IT-ийн албатай байгууллагууд. За тэгээд том хэмжээний байгууллагууд. За тэгэнгүүтээ группүүд гэж байдаг те. Тэгэхээр эдгээр дээр ер нь за IT өөрөө, IT-ийн захирал өөрөө. За заавар захирал гэх нэртэй байх албагүй CIO, CTO, IT-ийн албаны дарагч гэдэг юм янз бүрийн байгаа. Тэгэхээр одоо засаглал яриад туз ярьсных энэ одоо 3 төвшний байгууллага дээр ер нь IT нь өөрөө ямар байх ёстой юм? CIO өөрөө групп компани жишээлбэл CIO-той байх ёстой юм уу? Тэ? За одоо ингээд харангуут оператор компаниуд бол бүгдээрээ групп компаниуд гэж болоод телко компаниуд тэгээд CIO, CTO-тэй байх шиг. За борлуулалтын чиглэлийн групп компаниуд бол харьцангуй бага байх шиг байна. За эсвэл нэг юм IT-ийн үйл ажиллагааг нь хийдэг нэг охин компани ч юм тийм. За жижиг байгууллагууд бол ёстой жинхэнэ IT десктоп хэвийн ажиллагаагаа хариуцсан байгаа. Тэгэхээр таны хувьд энэ компани одоо туз болон удирдлагуудад тий IT-га яг юу гэж хараасай, ямар байхыг тэднэрээс шаардасай. За тэгээд дээрэс нь CIO нь өөрөө ямар байгаасай гэж одоо хүсэж юм. За манад бол үндсэндээ жижиг байгууллага, дунд байгууллаган дээр CIO байтгал юм алах дөө. Одоо ингээм амьдрал дээр байдаг штэ нэг юм
бас боломжийн бизнес хийдэг нэг ах таарал. Мэдээ ахтаа нэг гоё ап хийгээд өгөөч. Нэг сар дараа болох уу энэ төр гэл. Тэгээд ер нь юм түмэн задгаа тий. Хүн ялангуяа өнөөдрийн энэ технологийн цаг үед хэрвээ бизнес эрхлэх гэж байгаа бол энийг заавал бодолцох хэрэгтэй. Ер нь нэг ийм үүрэг функц ер нь хаана байх ёстой болоо гэдэг. Бүр багаар ботход бас нэг боломжийн мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авчих хэрэгтэй. Би нэг ийм бизнес хийх гэж байгаа маа. Энэ дээр ер нь технологийн хэрэгцээ хэр байх юм ч гэдэг юм уу тий. Яаж зохион байгуулах юм? Тий, нэг зөвлөгөө авчих хэрэгтэй зурагтай болоод. Өөр нэг газар нь бол за enterprise бол заавал шүү дээ. Ямар бизнес ахна хамаагүй. Би одоо анх IT компани байгуулснаас хойш нэг хэсэг уул уурхаагаар жоохон оролцчих санаатай. За. Илээ судалж үзсэн. Тэгтээ яг энэ өөрөө домен мэдлэг би өөрөө хөрөхгүй байх. Бизнес нь өөрөө яаж явдгийг ойлгохгүй. Гэхдээ уул уурхайн компаниудтай уулзаад ярихаар хайр мөнгө гэж бодогдоод байгаа. Тийм, маш их мөнгө явдаг тийм. Асар их үргэлгэн зардал явж байгаа. Асар их. Тэгээд энэ ашиглаж байгаа тоног төхөөрөмж системүүд нь бүгдээр ухаалаг болцсон. Гэхдээ л нөгөө 80 оны трактор шиг л ашиглаж байгаа. Нөгөө систем нь орилоод байгаа байхгүй юу? Хүүе миний дугуй илэгдээ дуусчлаа. Аливаа энэ түрэгчнийхээ шүдийг солиоч гэд ярьдаггүй юм чи нөгөө тим юм байдгийг мэдэхгүй. Тэг яах вэ гэхээр нөгөөх нь хугараад унахаар ойлгоод тэгээ бид нар ч удирдлын чанартай бизнес хийдэг. Одоо нөхөөхөө захиалахаар яах юм те. Уул уурхайн компани ийм богино хугацаанд бизнес хийж байгаа гол булдесер нь нэг сар зогсно гэдэг бол байж болшгүй их маалдагдал. Амар. Тэгээл тэр шатхуу матхуу гээд ороод өстө гоё болгочих юмсан гэж бодмоор юм их гэдэг. Үнэхээр миний мэдхгүй салбар. Тэгэхээр ийм юмнууд бол Монгол зөндөө байна. Ялангуяа уулах асар хитэн дэр боморн зардаг. Тэгээд тэрэн дээр нэг хөнгөн шийдэх програмыг асар хүнтэй гаднаас авдаг. Тэрийгэ болохоор байх ёстой. Тэн дээр мундаг сайн IT-ийн CIO битгийл сайн мэддэг IT-ийн ч хүн авдаггүй. Оператор маягийн хүн авал ажилуулад идэг. Нөгөө өөрөлдвөл хэвээ ажиллагаа төвшөнд ашиглаад байгаа болохоос шүүр ашиг төвшөнд огт ашигладгүй ч юм уу. Энэ бол ялангуяа манай уул уурхаад бол их байт юм л. Тийм баг. Яг оюутлогоо тэгэхээр би энэ миний хийж байгаагаар оюутлогоо 5 аюу одоо Эрдэнэс Монгол жилөө тий юунаас бусдын тий энержи ресурс дээр бол за ер нь би бол оюутлогоос бусд нь бол хэцүү л гэж бодсон. Яг хоо андуурч иж магадгүй. Тэгээ хэцүү л гэж бод. Ягаад тэгэхээр тэр ашиглаж байгаа програмын дэрийг нь харахаар заримдаа очиод хилчмээр санагдаад. Хүүе ийм бизнес хийж байгаа хүн чинь энэ SM-ийн програм ашиглаад ээж болохгүй шүү дээ. Наадах чинь 8 нэрийн дэлгүүр ашигладаг юм байхгүй энэ төр гэж хэлчихмээр компаниуд байна. Бүр тэрнгээр реклам хийгээд бид нар ийм бундаг систем нэвтрүүллээ $10,000 болохгүй шүү дээ. Хэдэн сая долларын бизнес хийж болохгүйгаас гадна өөрсдөд нь охирлоо байхгүй. Тэгэхээр би уул уурхайн компаниудыг CIO-тай болоосоо гэж бүр үн сэтгэлээс усдаг. Хоёр дахь салбар нь төр. Одоо нөгөө CIO клуб гэж анх байгуулж авах үедээ тухайн 14 онд л 5 онд санаж. Тухайн ерөнхий сайдад би санал тавьчихсан. Та хэд маань ингээд асар их хөрөнгө оруулалт ярьж байна. Эрүүл мэндийн хаан дээр тэдэн сая доллар. Боловсролын хаан дээр тэдэн сая доллар. Үндэсний дата төв дээр тэдэн сая доллар. CIO багхгүй. Яамд нь ч багхгүй. Засгийн газрын түвшинд ч багхгүй. Ятаж цахим ямтай болооч. Болж өгвөл яг хөө миний санал юу байсан бэ гэхээр одоо төрийн CIO гэдэг хүнтэй болооч. Тэрнийхээ харьяа тэр хүнийхээ харьяанд ерөнхий сайдын хажууд зөвлөл байгуулад тэр зөвлөлийн гишүүд нь гол үндсэн нөгөө үндсний яам гэж яддаг шүү.
Яамн дээр бас нэг CIO тоо. Тэр хүн болохоор эрүүл мэндийн салбараа мэддэг. Боловсрал, уул уурхай тий. Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам. Одоо үндсэн жилийн яамнууд гэж ярьдаг юм бэл. Тэд нар дээрээ CIO байгаа чи. Ингээд ийм зөвлөлтөө энэ зөвлөл дээрээс төрийн одоо үндэсний стратеги юм гардаг тий. Ингэж яваач гэдэг санал тавиад манай хүн чах ингээ гоё инээд сууж байгаа. Манай бүх яамд төрийн нарийн бичгийн дарга гэж байгаа. Энэ хүмүүс хийчнэ. Харин төрийн түвшний нэг CIO гэдэг бол би зөвшөөрж байна гэдэг. Тэгээ харамсалтай тэрнээс хойш нэг олон сар болоог засгийн газар солигдсон. Дахиж тэгж ярих боломж надад бол олдоогүй. Тэгээд би бол төрийг яг саяны ярьснараа тийм бүтцтэй болоосоо гэж үздэг. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг чинь асар хүнд ажил байд юм бэл. Би бол урд нь ойлгохдгүйсэн сүүлийн үед бол багсаг гадралдаг болж байгаа. Тэрний хажуугаар CIO-гийн өвөр мөнгө авч байгаа гэж ямар ч боломжгүй. Тэгээд одоо бид нар ингээ Монгол ингэж जैन тэгж जैन тэнд хөөрхи манай IT-ийн лидэн залуучууд өстой жинхэнэ орон humсаа маажаал одоо баримт байна, Монгол байна. Үндэсний дата төв байна те. Үнэхээр мундаг залуучууд үнэхээр мундаг ажиллаж байна. Гэхдээ бүтц хэрэгтэй. Дэмжлэг хэрэгтэй байна тэр хүмүүст те. Юм болохоор та нар хийгээл тэгэл тэр нэг сайд нь гарч ирэл 40 хоногийн дараа энийг хий 30 хоногийн дараа хий засгийн газрын 100 хоногийн дотор Монгол улсыг одоо нөгөө дижитал форст болгочих шиг те. CIO байхгүй ч үснэл ирж шээ. Тэгтэн тэнд нэг нөгөө төрийн хар хүн гэдэг шиг те төрийн нарийн бичгийн дарга шиг бас нэг төрийн CIO сууж байгаа юм. Энэ юм учиртай ингэдэг тэгдэг. Гэтэ тэр нь бол төрийн алба биш те түүнээс шиг юм. Бас төрийн албанд шалгалт биш. Ингээд энэ бодлого юмаа барай цаашаа явж идэг. Ийм байгаасаа гэдэг энэ нэг ийм уул уурхай төр засаг гэсэн нэг юм хоёр салбар байна. Энэ хоёр дөр заавал хэрэгтэй. Эргээд энэ улсын л хөгжилц хэрэгтэй бид нарын энэ одоо бидний ярьдгаар бол арт түмний мөнгө хэмнэхэж хэрэгтэй. Төрийн мөнгө шүү дээ ч тийм. Уул уурхайн баялаг гэдэг чинь одоо хүн болгоно л энэ бол арт түмний баялаг гэл тийм. Уралбал уул уурхайн бизнес эрхэлж байгаа компаниуд тийм үйл ажиллагааных нь үр ашиг өндөр байх тусам эргээд энэ улстай өгөөч өндөр байхгүй. Тэгэхээр дараачийн подкастын сэдвүүдээр уул уурхайд технологийн хөгжил ямар байгаа юм? Төрийн технологийн хөгжил ер нь ямар байгаа юм? Ямар хуу байх ёстой юм гэдэг дээр бас тодорхой өөр зочдуудтай ингээд харилцан яриа хий гэж ер нь тий подкаст хийж бас төлөвлөд байгаа. Тэгэхээр тэн дээр бас таныг хамтраад оролцоод тий энэ подкастыг хамтарч удирдаад ингээд яваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр илүү CIO гэдэг төвшөнд буюу тий манай IT-ийн удирдлагууд өөрөө ямар байх ёстой юм бэ? Салбар бүрт юу хийх ёстой юм бэ? Салбар бүрт технологийн энэ технологи өөрөө яаж бий болох ёстой юм бэ? IT гэж яг юу юм бэ гэдгийг илүү улс төрийнхэн, бизнесийнхэн тий энэ хүмүүст эзэдүүдэд үнэн зөв бодитоор нь ойлгуулах ер нь бол бас чин хүсэл зориг байгаа. Тэгэхээр таныг бас энэ дээр хамтраад ингээд яваасаа гэж урьж ийн бас хувьдаа хүсэж байна. За баярлалаа. Миний хувьд ч гэсэндээ яг тийм хүсэл байна. Ганц CIO клуб маань бас хүрэлцэхгүй байна. Тэгээ бүгдээрээ л ажиллаа хийгээл явж байгаа ажлынхаа хажуугаар зүтгэж байгаа. Хоёрдугаар залуучуудаа бас уриалмаар байна. Ялангуяа одоо бага насны залуучууд гэх юм уу те. Би ч одоо хөгшин талын залуу болчиход байна шүү дээ. Хөгшин талын залуу. Тэгэхээр эдрээгээ бас уриалмаар байна. Амбицтай маш сайн суралцаад те төлөвлөгөөтэй зүтгэх хэрэгтэй. Заавал гадаадд очиод програм бичээд том байгууллагад ороод амьдрах биш. Мэдээж тийм хүмүүсийн сонирхлыг би боль гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ улсад эргээд энэ олон байгууллага дээр юм CIO гэдэг албан тушаалын хэрэгцээ байна. Энэ нь өөрөө эргээд зөвхөн хувь хүний одоо өсөх, дэвжих боломж одоо эргээд нөгөө санхүүгийн чадамж те орлого энэ нь бол нэлт одоо юу гэдгийг бас дажгүй штэ. Энээс гадна
эргээд өөрөөр хэлбэл нийгэмдээ үзүүлж байгаа бас нэг том хувь нэмэр болох байхгүй. Тухайн байгууллага юу гэдгийг гадаадаас юмаа худалдаж авдаг, хөрөнгө оруулалт нь тий. Үйл ажиллагааны зардлын ихэнх нь гадагшаа орсдог байж байгаа. Чи тэрийг нь маш сайн шийдлэр багасгаж чадвал эргээл эн чин татвараас төлөхөөс илүү өгөөчтэй зүйл байхгүй. Ялангуяа энэ уул уурхай, ялангуяа энэ төрийн үйл ажиллагаан тэр залуучууд бас энэ дээр маш идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. Луишигээ зүтгээсээ CIO болох гэж хичээгээсээ манай CIO клуб дэлсээ бас олон сайхан залуучууд байгаа тэнд нартай уулзаад суралцаад тий хамтдаа хөгжөөд гэж хүсэж байна. Тэгээ хоёрдугаар урилгыг маш одоо баяртайгаар хүлээж авч байна. Баярлалаа. Энэ чиглэлд бол одоо би одоо надад чадах ямар нэг юм байвал бүгдийг зарцуулъя л гэж бодож байгаа. За баярлалаа. За тэгээд нэлээд удаан ярилцлаа. Одоо хоёр асуулт байгаа. Тэгээд энэ хоёр асуултынхаа хариултыг аваад ерөнхийдөө өндөрлөе гэж бас бодож байна. За одоо байгууллагуудын нэг data driven organization гэл те өгөгдлийн одоо удирдагдсан те өгөгдлийг удирдсан байгууллага гэлдэг гэж байгаа. Тэгээл энэ дээрээ big data, хиймэл оюун ухаан, тэгэл машин сургалтын модулууд яриад явж байгаа тий. За яг хуу зарим байгууллагууд бол илүү IT-ийн тэрийг удирдах явж байгаа. Зарим байгууллагууд бол илүү бизнес нь ч юм уу тий. За data owner гэж хэлж байгаа хүмүүсүүд нь ингээл удирдаал явдаг. Тэгэхээр энэ одоо технологийн маш хүчтэй трендүүд, маш хүчтэй өөрчлөлтүүд гарч байгаа дээр CIO ер нь хэрхэн өөрийгөө бэлдэх ёстой юм тий. Энэ AI-ыг ер нь хэрхэн ашиглах ёстой юм. Энэ өгөгдлийг ер нь хэрхэн ашиглах ёстой юм. Энэ дээр ер нь хэн манлайлах юм. Одоо би бол яг хуу CIO богоод бизнес нь илүү энэ дээр манлайлаасаа гэж бол хүсэж байгаа. За хувьдаа миний хувьд ч гэсэн дата багыг үүсгээл те дата анализыг хийгээл машин сургалтын модулуудыг хийгээл IT-тайгаа хамтдаа ингээл явж исэн кейсүүд бол байдаг. Тэгэхээр одоо бол бид нэр датагүйгээр хиймэл оюунгүйгээр бас хүчтэй тесрэлтийг хийж чадхаасаа өнгөрөөд ах шиг байна л да. Ер нь бол тэгэхээр энэ дээр ер нь CIO өөрийгөө хэр бэлтэх үү, яаж манлайлж ажилласаа гэж манлайлж ажиллах вэ? За мэдээж CIO баг. Хоёулаа нөгөө нэвтрүүлэг эхлэхэд ер нь баг тэр хавьяас гарцсан гэж ярьсан шүү дээ. Тий. Зүгээр яг Монголын нөхцөлд бизнесийн байгууллагуудыг хараад тахаар надад юу бодогддог вэ гэхээр одоо CIO-д нь ч тэр CEO-д нь ч шилдэг боломжийн ERP системтэй болооч. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа гадагшаа бөгөөд дотгошоо дотооддоо боловсруулж байгаа мэдээллийн системгүй бол одоо энэ талаар бүр яриад хэрэггүй шүү дээ. Тий. Ямар ч хиймэл оюун байгаад ширэг. Тэгэхээр нэгдүгээрт өгдөлтөй байх хэрэгтэй тий. Хоёрдугаарт өгдлөө боловсруулдаг системтэй байх хэрэгтэй. За бизнес хийж л байгаа бол өгдөл байна. Мэдээж байгаа. Өгдөл хэр систем дээр цугларч байгаа, систем дээр хэр боловсруулагдж байгаа. Тэгж болохгүй. Тэгэхээр бүр ERP бол бүр заавал. ERP-гүйгээр энэ тухай ярих боломжгүй. Ойвор нэг асуулт. Энийний дараа бол нэгэнт цуглараад боловсроод явж байгаа өгдлийг боловсруулаад одоо тэр asset болгоод бизнес болгоод явах бол CIO-гийн өөрөх нь ганц CIO-чтэй тэгээ одоо нөгөө байгууллагын C төвшний л чадамж одоо хүсэл зорилго болно. Гэтэ өнөөдөр нөгөө ялангуяа сүүлийн 2 жилийн AI трендтэй холбоотойгоор энэ хэндгүүл ойлгодог болчих ш. Гэхдээ дахиад нэг буруу ойлголт яваад байгаа. Одоо зүгээр л надтай л таарж байгаа хүмүүс ямар хиймэл оюун ашиглах уу энэ төр яриад байгаа. Шууд л те. Тий, ERP-гүү нэг санхүүгийн програмтаа тэгээ тэр нь тэндээ байждаг. Нэг хүний нөөцийн бүртгэлийн програмтаа тэр нь тэндээ байждаг тий. Тэгээ тэнд зүгээр бүртгэл байгаа болохоос шинэ систем дондор процесс явахгүй байгаа. Систем дондор процесс явахгүй байгаа имийг нь ямар ч гоё загварчлалаар ямар ч хиймэл оюунаар үр дүнтэй болгоно ч гэдэг юм уу. Тэрэн дээрээс шинэ шийдэл бүтээгдэхүүн үйлчлэгээ олно энэ төр гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээ системчлэгдэх хэрэгтэй. Тэнд бол ERP.
Тэр CIO нурыг бол нэг хүн шиг ERP-тэй болоо л гэж хэлж. За тэгээд хүн шиг ERP-тэй болсныхоо дараа хэдүүлээ дата, машин сургалт, тэ AI ярих Нэг хэрэгтэй үе гэсэн үг. тий нэг үе бол одоо нөгөө ялангуяа AI хөгжилтэй холбоотой ер нь Европа процесс автомашн за тэгээд бизнес интеллиженс гэдэг юм чи өөрөө бүр шинэ төвшөнд ирчлээ. Тэ өөрөөр бол түүлүүд нь бүгд бэлэн байна. Тэр түүлүүд юу үсээд байгаа вэ гэхээр танаа байгууллага за нэг 750 процесстэй байна. Одоо процессын шинжилгээ хийнэ гэж бодъё л та. 750 процесстэй байна. Энийний 500 гараар явдаг юм байна гэчүүл 250 дээр нь л ажиллана үхээс ш. Нөгөө 500-ыг нь мэдэхгүй шүү дээ. Ямар систем мэдэхгүй те. Хэн мэдж байгаа вэ гэхээр тэр нэг аж ахуй нэгтлэн тэр нэг тооцоогоо мэдж байгаа. Борлуулалтын менежер өдөртөө хэдэн хүн л уцаар ярьдгаа мэдж байгаа ч гэдэг юм бол дандаа хүний толгойн дотор байна. Тэрийг одоо ямар ч супер түүл байгаад байх хэрэгтэй. Эсвэл нэг юм олон задгаа Excel файл байгаа. Хүн болгоны компьютер дээр нэг Excel байвал учиртай. Бас учиртай тий. Түүл хөгжижээ, нийлүүлэн цуглуулна. Гэхдээ ер нь бол маш сайн ERP-тэй байгаа тохиолдолд бол илүү тэр өгөгдлийг бизнес болгох боломж нь өндөр бол. За тэгэхээр дараа нь бас ERP-ийн талаар ярив. Ер нь ERP гэж өөрөө одоо Enterprise Resource Plan гэдэг системтэй. Тэгэхээр бүх төрлийн нөөцийг хэрхэн удирдах болохын, төлөвлөж болохын гэдгийг тэн дээр ярьж байгаа. Тэгэхээр дэлхийн том системүүд ч гэсэн Монгол улсад нэвтэрч гисэн байгаа. Тэгэхээр дараагийн удаа ERP-ийн талаар бас нэг подкаст хийвэл болж байгаа. Тэгээ мундаг залуучууд байна. Хөгжүүлж байгаа ч залуучууд байна. Гаднаас авчраа нутагшуулж байгаа ч байна тий. Бүгд л шүү дээ гадны томууд. Тэгээ дотоодын ч мундаг системүүд. Тийм. За хамгийн сүүлийн асуулт. За тэн дээр ер нь та CIO гэдэг хүнийг албан тушаалтныг тий нэг үгээр тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ? Нэг өгүүлбэрээр үгээр биш, нэг өгүүлбэрээр. Би оныг мартчих. Манай үйл ажиллагаа голомтын үйл ажиллагаар байсан захирлтээр сайбст оролцоод одоо дижитал шилжилтийн талаар нэг ихтгэл сонсгоо. За. Тэгээ тэр ихтгэл дээр дэлхийн нэг том банкны CIO ихтгэл тавиад тэгээ араас нь хэлэлцүүлэг яваад ер нь энэ дижитал шилжилтийг хийх юм. Тэгээ тэндээс нэг дүгнэлт гэх юм уу нэг юм гаргасан. За. CIO хийнэ гэд. Тийм CTO мөн гэж л байхгүй. CIO хийнэ гэтгсэн чинь үгүй тэгээ одоо наа CIO чинь хүчрэх юм уу? Өмнөхөө яа гэж одоо дахиад бүр асар том ачаа өрүүлж гэнэ гэд. Тэгэд тэд нар ярилцж байгаа CIO бол одоо brave man юм аа. Гэсэн утгатай. Ер нь утгасаа чахгүй үг нь тийм л дээ. Тэгээ ерөнхийдөө яг тодорхойлоход бол хэцүү. Мэдээж тийм ич эцтэй хүн бол биш. Тийм гэхдээ энэ бол үнэхээр одоо супермен гэж тодорхойлоод тэгээ манай үйл ажиллагаа хариуцсан захирал. За чич мундаг ямар тулхан дээ гэнэжсэн. Тэгээд ер нь бол маш энгийн үгээр хэлэх юм бол одоо айл ээж юм уу да. Тэр Apple пампан гэлээчдэг шүү. Тэр айл бүх юмыг авч явдаг тий. Тийм. Хийхгүй юм байдгүй. Тэгээ тэр дотроос бас нэр нь тодорхой юм их багтай. Тэднийх л гэж ярьдаг уу? Тэгдэг. Аавын нэрээр л явдаг. Тэднийх л гэж ярьдаг. Бүхэл юм хийдэг. Тийм л хүн. За мэдээж бизнес дээр амч нөгөө талтай манлайлал. Тэгээд дарын алба хөгжил дэвшил хамтын ажиллагаа аюулгүй байдал тий. Энэ бол нэг тийм
Надад зүгээр тэгж бодогдоод яг өгүүлбэр бол хэлж өгдөг. Тийм тий. Бүх л хүүхдүүдээ хаана юу хийж явааг нь мэддэг, тий. Яахыг нь мэддэг, Санаа зовдөг. Тэгэл айлын одоо нөгөө галыг алдуулчихгүй тулд тий. Хар үүрээр босоод галаа төлдөг гэдэг шиг бүх зүйлийг байгаа нөөцөөрөө хоолоо хийдэг. Тэгдэг үстэй. тий байгаа нөөцөөрөө хоолоо хийдэг. Айтгийнхэн ч өөрхөн ярьж байгаа л за мөнгө авахгүй чи нэг open source ашиглачих гэл. Эсвэл хэдүүлээ заваараа нэг програм бичиж өөрсдөө хөгжүүлчихээ гэдэг. Тий. Тийм байна. За тэгээд бас хөгжилтэй бүгд айгу гоё тодорхойлт. Ингээ бодохоор яг л ээжтэй зүрлэж болж юм. Ээжийн нуруунд дээр бас маш их ачаа байдаг. Тэ ээж бол автаа ойлголцож айл гэрийг авч явах нь маш чухал байдаг гэдэг шиг. Тэгэхээр CIO нартаа за тэгээд Монголын CIO олон болох болтугай. За тэгээд бүгдээрээ дэлхийд гарсан, дэлхийд нэр хүндтэй тэ мундаг удирдагч нар боглоороо болох хэрэгтэй. Тэгжиж Монгол улсын энэ эдийн засаг тэ илүү солонгорн зөвхөн уул уурхаагаас хараад бус байна ч гэдэм үү. Тэгэхээр Монгол улстай өөрөө маш их үр өгөөчтэй байх гэж бодож байна. Тэгэхээр Монголын CIO нар олон болтугай гэд энэ удаагийнхаа подкастыг ингээд өндөрлөе. Урилга хүлээж авч оролцсон Цэрэндаа захиралтай баярлалаа. За тэгээд дараа нь хамтраад хост тэгээд хоёлаа дараагийнхаа сэдвийг ярилцж байгаа сонгоё тий. За тэгээд намайг урьж оролцсонд баярлалаа. Тэгээд саяны хэлсэн одоо ерөөл биелэх болтугай. За ерөөл батаршгээ тий. За баярлалаа.